Сайн байцгаанууд та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг томилон хүргэе. Украиний ерөнхийлөгч Владимир Зеленский Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзсан байна. За тэдний уулзалт Парисын гадна орших агаарын цэргийн баазд болсон байна. За энэ үеэр хоёр талын удирдагчид нэгэн чухал гэрээнд гар өсөг зурхаар болсон байна. За энэхүү гэрээний дагуу Украин улс Франц улсаас агаарын товтлогоноос хамгаалах систем болон хамгийн гол нь агаарын Францын байлдааны онгоц гэгдэх Рафаэль хэмээх онгоцыг одоо худалдан авах иймхүү томоохон гэрээ хэлцэрт гар өсөх зурж байгаа юм байна. Ерөнхийлөгч Макроны сэтгүүлчдэд хэлснээр Украин улс 100 хүртэлх Рафаэль сөнөөгч онгоцыг холбогдох зэвсэгтэй худалдан авах санаачлагын загтал хоёр улсын удирдагчид гар өсөг зурсан байна. Оросын төрөмгийлэлд өртсөн Украинд дэмжлэг үзүүлэх энэхүү гэрээ нь шинээр хөгжүүлж байгаа шинэ үеийн САМПТ агаарын товтлогоноос хамгаалах систем, түүнчлэн агаарын радарын систем, нисгэгчгүй онгоцыг худалдан авах замыг Украинд нээж өгч байгаа юм байна. Вилакуле нэртэй агаарын баазад гар өсөг зурсан энэхүү гэрээ нь Оросын холбооны улсын хүлээн зөвшөөрхийн аргагүй дайралт болон Москвагийн дайнд донтох зэрэг одоо энэ зүйлээс Украиныг хамгаалах чухал зүйл гэдгийг Макрон мэдгдсэн байна. Энэхүү гэрээ хэлэлцээрийн үр дүнд Францын аж үйлдвэр технологийн шилдэг чадварыг Украинд тэр дундаа мөн Европын хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой гэж Францын ерөнхийлөгч хамтарсан хэвлэлийн баг хурлын үеэр мэдгдсэн. Украинд ажлын байр бий болгох энэхүү түүхэн гэрээг Зеленский Украиний ирээдүйд одоо чухал үүрэгтэй яагаад вэ гэх юм бол Рафаэль байлдааны байлдааны сөнөөгч онгоцыг хамтран үйлдвэрлэх талууд бас бодолцож үзэх боломжтой гэж мэдгдсэн. Макроны албан ёсоор гаргасан мэдээлэлд энэхүү санаачлагын загтал нь худалдан авах тухай гэрээ биш бөгөөд ойролцоогоор 10 жилийн хугацаанд хэрэгжих юм байна. Украиний ерөнхийлөгч өнгөрсөн сард Шведийн 100-аас 150 ширхэг Гриффин сөнөөгч онгоцыг худалдан авах мөн санаачлагын загтал гар өсөг зурсан. Франц улс Украинд Мираж нэртэй сөнөөгч онгоцоо өмнө нь нийлүүлж байсан боловч энэ удаа хамгийн сүүлийн үеийнхэн Рафаэль сөнөөгч онгоцыг худалдан авах талаар бол ярилцаж тохиролцсон явдал нь томоохон дэвшил болж байгаа юм. Харин Украинд бол сүүлийн 7 хоногт ихээхэн онцлогтой үйл явдлууд болж байна. Тухайлах юм бол тус улсад авилгатай холбоотой ялангуяа эрчим хүчний салбар дах авилгалын хэрэг олон нийтийн дунд шуугаан тарьсан. Мөн Оросын цэргийн хүчин Украиний Покровск хот руу ойртож байгаа энэ үед Зеленский 2022 оны 2 дугаар сард Оросын холбооны улс Украин руу бүрэн хэмжээний давталгаа эхлүүлснээс хойш Францад 9 дахь удаага айлчилж байгаа нь энэ удаагийн айлчил болж байна. Мөн Оросын холбооны улсын зүгээс тулдааны талбарт Оросын Украинд бол ихээхэн дарамт шахалт үзүүлж байгаа. Ийм учраас бол энэ үйл Украиний хувьд урд удах өвлүүдээс илүү хүнд өвл болох магадaltaй гэж шинжээчид үзэж байгаа. Украиний зүүн хэсгийн Харьков мужийн нэгэн хотод Оросын холбооны улсын өгсөн цохилтын улмаас 3 хүн амнасаа алдсан гэж тус улсын цэргийн захиргааны дарга мэдгдсэн. Мөн Баасан гарагт Оросын холбооны улс Украиний нийслэл Киевд бол орон сууцны барилгуудад цохилт өгсөн байна. Үүний дараа 7 хүн мөн амнасаа алдсан харамсалтай мэдээлэл ирж байна. Зеленский амралтын өдрүүдэд авилгалын дулаан шуугааны дараа төрийн өмчт эрчим хүчний компаниудад реформ шинжилэл өрнүүлэхээ амласан. Мөн 2 сайдыг огцорхыг тушаасан. Мөн хуучин түүний бизнесийн хамтрагч байсан хүнийг энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан цаад эзэн гэж тодорхойлж олон нийтэд нээрлсэн байна. 5 гарагт болсон хэвлэлийн баг хурлын үеэр Зеленский авилгалтай тэмцэх тал дээр улс орныхоо ажил үйлсийг сайжруулж ажиллана гэдгээ мэдэгдээд энэ чиглэлд ажиллахад итгэлтэй байгаагаар мэдгдсэн. Мөн Европын холбоонд Украин улс нэгтгэхэд мэдээж их хэрэг авилгалтай тэмцэх сайн засаглалыг бий болгох чухал учраас энэ тал дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдгдсэн байна. Мөн тэрээр Украиныг Европын холбооны элсүүлэхэд хууль дэдлэх ёс засаглалын шинжилэл шаардлагатай гэдгийг онцлсан байна. Энэ удаагийн уулзалт болсон газар нийлээд онцлогтой Парисын гадна байх тухайн агаарын цэргийн бааз нь бол Украинд хэрвээ гал зогсоох хэлэлцээр байгуулагдаад үүний дараа Украинд олон улсын хүчин байршуулсан тохиолдолд Франц, Их Британий цэргүүд бол тэнд байршина гэсэн яриа хэлцээ бол яригдж байгаа. Үүнтэй холбоотойгоор тухайн улсуудын цэргийг бэлтгэж байгаа Украиний олон улсын цэргийн хүчний төв нь бол энэ газарт байдгийн байна. Парисын баруун хэсэгт орших энэхүү Мон Балерен нэртэй төв байранд Франц болон Их Британий зохион байгуулсан хүсэл зоригийн эвслийн орнуудыг бэлтгэхээр офицеруудыг
байрлуулж байгаа юм байна. За Парис болон Лондон Оросын холбооны улстай энхийн хэлцээр байгуулсны дараа Украин руу эсвэл түүний баруун хил дагуу цэргээ илгээх гэж байгаа. За тийм учраас 30 гаруй орн эвсэл байгуулж ажиллахаар тохиролцсон. За энэ хүү эвслийн гол зорилго нь Украин улс Оросын холбооны улсаас ирээдүйд давталгаанд өртөхгүй байх, цаашдаа Европын аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэйгээр тухайн одоо цэргийн хүчнийг байршуулах талаар ярилцаж, за мөн санхүүгийн болон бусад дэмжлэгийг үзүүлэхээр одоо тохиролцсон ийм чухал эвсэл болж байгаа. За Оросын холбооны улсын зүгээс сүүлийн үед Украины Покровск хот дахь давталгаагаа үргэлжлүүлж байгаа. За мөн энэхүү хотыг юугүй эзлэх боломжтой гэж Оросын зүгээс мэдэгдэж байгаа. За харин Украины зүгээс агаарын давталгаа Оросын зүгээс бол нэмэгдэж байгаатай холбоотойгоор агаарын давталгаанаас хамгаалах хэрэгслүүдийг бусад орнуудаас авч байгаа. За үүний нэг нь Францын ерөнхийлөгчтэй уулзсан уулзтын үр дүнд ийхүү Рафаэль нэртэй 100 гаруй одоо хүртэлх одоо онгоцыг өөрийн болгож авахар болсон байна. За энэхүү сүнөөгч онгоц нь Украины агаарын давталгаанаас хамгаалах чадварыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй байхаар одоо талууд харж байгаамаа.